За өнөөдөр манай баг Пара Темпо хотоор дамжаад 3 дахь одоо үндсэн аялал жуулчлалын маршрут болох Гантэй хөндөй бай, Гантэй вали гэж ийм газар байдаг. Темпо хотоос 4-5 цагийн орчим явж ирдэг ийм уулын замаар 3000-аас дээш 2ч даваагаар давдаг ийм газар байгаа. За энд бол Бутаны хөдөө аж ахуйн одоо бүхэл талыг харах онцлог шинжүүд, газар тариалан Бутан өр хайлуудын амьдрал ахуй, орчин, за гимлэн салбар уулсын ерөнхий хийц хэлбэр гэх мэтчлэн олон зүйлийг бас харах, анзаарах боломжтой. За Гантэй хөндийн нэг онцлог бол энд төдийгүй энэ бүс нутагт дэлгэрсэн Бурхны шишний хөлөгний сургаал номлолоос хамгийн анхлан дэлгэрсэн Нямаа буюу хуучин ёсны эртний хийд Гантэй гомбогч Гантэй хийд байдаг. 1620-ад оны үед байгуулагдсан 400 гаруй жилийн түүхэн замналтай юм хийд байгаа. Одоо дэдүүгээ үйл ажиллагаа явуулж байгаа, Бутанд үйл ажиллагаа явуулж байгаа хийдүүд донд нэлээ эртний хоёрт ордог гэж ингэж тэмдэглэгддэг. Одоо энэ модны ороогоор харагдаж байгаа тэр ороо хэсэгтэй байгаа. Энэ хийдийг бол зорин эргэлчин мөргөлчд жуулчин гişтэй явд дашрамд энэ бус нутгийн онцлогийг хардаг ийм аялал байгаа. За дээр нь Гантэй валигийн бас нэг онцлог бол энд хар хүзүүтэй товруу ирж өвлждөг төвдөөс гямлан хар хэсгээс ирдэг хар хүзүүтэй юм онцлог юм төрхтөө ийм шоу байгаа товруу. Тэгэхээр тэр товрууны бол одоо сүлгийн нутаг өвлждөг газар нь гэж тусгай хамгаалалттай бүр зоон бүсгүй маягтай юм энэ хөндөд байгуулсан байдгийг. Тэгээ бас нутгийн хүмүүсийн ярих нь энэ одоо тэр цаана харагдаж байна да энэ хийдийн ороо. За би дурангараа ялгүй жоохон татгаа дуран тулцсан юм байна. Энэ хийдийг эрэхтэй нар зүү 3 тойрч гороолдог гэж нөгөө товроонууд маань буцаад явахдаа мөн хийдийн 3 тойрч гороолоод буцдаг гэдэг тийм их сонирхолтой түүх ярьдаг. За Гантайган бас нэг онцлог бол одоо жишээ нь Азийн Сингапурын, Тайваны гэх мэтчлэн хятад гаралтай Важраяна тэрний энэ чиглэлийн ном сургаалыг дагдаг хүмүүс, бизнесмэнүүд энд ирж энэ сайхан хөдөө байгальд донд амарч алжаалан тайлахын сацуу бас нэгэн гол зорилго нь эртний түүхтэй хийдэд зорин ирж бас аврал даатгал бодулдаг, гүрэм дурам хийлэгдэг. За ер нь хятад гаралтай арилжаа хөдөлთა 8 эрхэлдэг хүмүүсийг бол хангаадлантай гүрэм дурам, засал ном, мөнгө төгрөг дууд аргын юмд их шамддаг. Тэгэхээр тэр талынхаа ажлыг амжуулдаг бас нэгэн чухал газрын нэг бол энэ байгаа. Зарим нэг тансаг зэрэглэлийн 90 сортуудад бол шууд нисдэг тэрэг буудаг юм зогсоол юмтай тансаг зэрэглэлийн хоногийн $1000 дээш өртөгтэй юм ресорт жуулчны баазууд байх жишээний. Ер нь Бутан бол харьцангуй өртөг өндөртэй аялагчдад харьцангуй чинээлэг хүмүүс л зорж ирдэг ийм өвөрмөц газар байгаа. За бид бол эндсэндээ энэ Бутанд ялангуяа Гантэй хөндөд ирсэн хүмүүсийн хувьд бол хайкинг хийн гэж ярьдаг. Нуулын орчин энэ хөндийг ажиглангаа ой модон дундуур алхахдаг нэг 4 км орчим урт юм алхахдаг юм маршрут зам байдгийг бид бол одоо өнөөдөр ингээд урд үзүүрээс нь эхлээд алхаад бараг хой төгсгөл дээр ирж байна. Ингээд энэ хойно харагдаж байгаа байшингуудын тэнд тусандаа суугаад хийд бол энийхэн хажууд байгаа. Эргээд хийд рүүгээ орж иргэл мөрөглийн ажиллаа хийх ийм ерөнхий үндсэн хөтөлбөр байдаг. За манай монголчуудын хувьд бол хөдөө аж ахуйн уламжлалт ийм амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд бол энэ орчин бол хөдөө аж ахуйн амьдралын орчин нь бол бас сонирхолтой харагдаж магадгүй те. Тэгэхээр газар тариалан энэ өндөр уулын бүсэд бол маш багахан жижигхэн газарч байсан л тэгшлээл хаваа хэрэгцээний хүнсний ногоо тэргүүтэн за тэгэл
бусад одоо төрлийн бүтээгдэхүүнүүд үрдрээгээ тариалдаг. За Бутаны бас нэгэн брэнд гэж ярьдаг нэрийн бүтээгдэхүүн. Ялангуяа дэлхийн нийтэд хөрсөн нэгэн брэнд бүтээгдэхүүн бол улаан будаа. Цагаан будааны нэгэн сорт, нэгэн төрөл нь л доо. Тэгээ ялгүй жоохон улаан туяатай тийм цагаан будаа байдаг. Энэ цагаан будаа бол бас алдартай. Америкт, Японд их мэтчлэн энэ өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчдэд зориулж бутанчууд экспортод гаргадаг ийм удаа байдгийг. За дээр нь бол бусад одоо хүнсний төрлийн бүхий хэрэгцээг дотооддоо хангадаг. Хэдийгээр газар нутгийн 70 орчим хувийг оймод эзэлдэг ч гэсэн үлдсэн 30% газар тариалангаа тарих хийгүүл ажиллагаагаа эрхлээд тодорхой зөөн тонтой мал аж ахуй эрхлээд ингээл амьдралаа өвөрмөц байдлаар бас орчин үеийн 21-р зууны энэ хөгжил дэвшилтэд хөл нийлүүлээд дотоод сэтгэлийн амаргалан монголонгаа уламжилт хиймээгээ шүтэж өдөр тутмын амьдрал хэмнэлтэд дадуулаад гэдэг ингээд үндсэндээ орчин цагийн амьдралын хэм маяг уламжлалт хэм маяг хоёроо хослуулаад явж байгаа юм. Бас энэ өнөөгийн 21-р зуунд бол маш амжилттай амьдарч байгаа юм ард түмэн гэж хэлж болно. Гямлан бус нутагт бол ер нь хамгийн амжилттай хөгжиж байгаа хөгжингүү бус нутаг гэвэл Бутаныг хэлж болно. Ер нь одоо Гямлан салбар улсын за мэдээж хятад энтхэх хоёр талд нь хоёр том гүрэн байна. Хойд хэсэг Пакистан байна. За өөр хэсгээр нь бол бид даасан тусгаар тогтносон улс орнууд гэвэл одоо Бутан байна. За Бангладеш байна. Шри-Ланка бол Гямлад хамаарахгүй урд хэсэгтэй. Тэгтээ ер нь бол нэг одоо уур амьсгалтай ийм газар. За дээр нь тэгэл Азийн бусад зүүн баруун өмнөд Азийн бусад жижиг үндэстнүүд шалан үндэстнүүд байна да. Амьдардаг. Тэр дундаас ингээ харахад бол бутанчуудын амьдрал ах бол харьцангуй эрүүл нийгэмдээ орчиндоо дасан зохицох чадвар боломж нь бас нэлээд өндөр хөгжиж өгсөн. Аялал жуулчлалын бодлого нь бас ард иргэдтэй бүс нутагтай ээлтэй дид үтцийн шийдлүүд нь бас хальтайхан шийдсэн гэд ингээд авах юм ихтэй ийм газар байгаа. Нэлээд алхсан ярихад яхаа амьсгаад юм ихтэй. За энэ тариа ногооны талбайг нь хальтаарай да. Бутан айлын байшингууд ийм байранд амьдардаг. Ер нь 2 давхар, зарим нь 3 давхар байдаг. Үндсэндээ 2 давхартаа голлон амьдардаг. Доод 1 давхар бол агуулгах байдлаар агуулгын зорилтоор ашиглагддаг ийм зохион байгуулалттай байдаг. Яагаад ийм өндөр байдаг юм бэ? Доод 2 давхарт яагаад агуулгах байд юм бэ гэд бас сонирхож асууж байсан. Тэр үед бол юу гэж хэлсэн бэ гэхээр аюулгүй байдлаа хангах үднэс бид одоо 2 давхартаа амьдардаг. Одоо халуун дулаан ялангуяа борооны удирлаар бас чиглэг урамсгалтай шавж хорхоо элдв юмуд их байдаг учраас бас тэр талд нэг талдаа хамгаалалт болдог. Нөгөө талдаа эртний амьдралын хэм маяг нь бас өөр хоорондоо тэнцэлдэх ийм уулгаланд арих, довтлох, дээрэм тонолд өртөх ийм л бас явдал гардаг байсан. За тийм учраас бас тэр тохиолдолд бол дээр 2 давхартаа байх нь бол аюулгүй байдлаа хангах бас нэгэн хамгаалалт байж. За тэгээд ер нь энэ Гямлан бус нутгийн байшин сүм хийднүүдийг ирж үдсэн хүмүүс бол мэдж байгаа. Шат нь маш огцом өндөр, бараг зарим газрын шат 50 санж өндөр байдаг. Тэг яагаад ийм огцом өндөр байдаг юм бэ гэхээр аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байсан. Яагаад аюулгүй байдалтай холбоотой байдаг гэхээр тэр дээшээгээ хүн хөгсхийн тулд бас баггүй хүч зарцуулдаг. Огцом учраас өндөр учраас тэгэхээр дээр байгаа хүнд бол тэр нь давуу тал болдог. Нөгөө хүний одоо чи түлхэж унаадаг ч юм уу, яадаг ч юм. Нэг талдаа үндсэндээ хориглолтын одоо цайз хэлбэрээр зохион байгуулалтаар ингэж 2-3 давхар өндөр барьдаг гэж ингэж тайлбарлаж байсан. Бас сонирхолтой тайлбар. За энэ ингээд ажил хийж байгаа нөхдүүд байна. Гямлан бус нутгийн энэ өндөр уусаас ингээд салаа болгоноос нь жижигхэн ус ингээд доошоо урсаад байдаг. Горив шиг байдаг. Сүүлдээ жижигхэн гол болно. Нилээ хэдэн нэлээ бүр доошлоод намдор газар руу ороод ирэхээр
том мөрөн болоод урсдаг. Ингээд маш том мөрөн болж Гямлан хоёр тал руугаа за хоошоо урагшаа үндсэндээ дөрвөн тал руугаа бол урсаж энэ бүс нутгийн үндсэндээ усны нөөцийг л гол их усвар болдог юм билээ. Тэгэхээр ер нь бол Гямлан бүс нутаг бол дэлхийн хүн амын 3/1-ийг амьдарч байгаа гэж ингэж үздэг. За бидний тодорхой мэдэж байгаачлан бүгд найрамд Хятад ард улс энэтхэг хоёр бол нийлээл үндсэндээ 2.67 тэрбум орчим хүн байна. За дээр нь 100-аас дээш сая хүн амтай гэвэл Пакистан байна. Урд талдаа Бангладеш байна. Тэгэл араас нь одоо ингээл 10-20-30 сая баггүй хамгийн бага хүн амтай нь Бутанчууд байна. Тэгэхээр эдгээр олон хүмүүсийн амьдрал ахуйг тэтгэдэг гол хүчин зүйл бол мэдээж хэрэг ус. Усгүйгээр л одоо хүний амьдралыг төсөөлөхөд бэрх. Тэр Гямлаг бол ер нь дэлхийн ялангуяа энэ байгаль экологи судлаачид бол дэлхийн 3 дахь туйлаа гэж ингэж дуу нэгтэйгэр хүлээн зөвшөөрч энэ талаар энэ туйлыг 3 дахь туйлаа хамгаалах нь бол хүндрэлтний амар амгалан оршихуй амьдралын одоо их булгыг хамгаалахын үйл явц гэж ингэж тайлбарладаг. Тийм учраас Greenpeace зэрэгтэй олон улсын байгууллага хамгаалах хөдөлгөөнүүд бол Гямлан салбар уулсын дундах экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд маш хүчин чармаалт гаргаж ажилладаг. Ялангуяа Хятад тал руу бол одоо уулуурхаан үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж дэлхийн нийтээр энэ бас тэмцэл явуулдаг ийм үйл ажиллагаанууд байгаад байдаг. Тэгээд тэдгээр судлаачдын үзэж байгаагаар бол ер нь жил ирэх тусам Гямлан салбар уулсын өндөр уулсын цас хүмүүс хайлах үйл явц үргэлжилж багасаад байгаа. Тэгэхээр тэр дээр байгаа цас хүмүүс хайлна гэдэг бол үндсэндээ доошоо ирэх усны хэмжээ багасна гэсэн үг. Тэр хэмжээгээр хуурашилж явагддаг, сүлжилж явагддаг амтан ургамлын эко орчин эвдэгддэг ийм аюултай үйлсгэл болдог учраас хэд халалт тэргүүтэн одоо байгалийн зөв ус ажиглал бол үндсэндээ экологийн тэнцвэртэй байдал алдагдсанаас үүдэлтэй гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ бүс нутгийн байгаль орчныг хамгаалах элдв гадны одоо хүний нөлөөт ажил байгаль орчинд хөнөөлтөй уулуурхай үйл ажиллагаа явуулах тэргүүтнийг бол хориглох энэ ажиллагаа дээд орчимтэй явж байгаа. За дээр нь яг дэлхийн дулаалтай холбоотойгоор бас өөрийн одоо байгалийн жамаараа бас явж байгаа үйл ажиллагаанууд бол байгаа л да. За Бутанчуудын хувьд ялангуяа тарны уламжилттай бүс нутагт бол энэ дарцгийг бол төрөл бүрээр хийсгдэг. Энэ бол ингээд дан цагаан дарцагнууд хиймэр сүлд дууддаг, сүлд хиймэр дээш нь дэвжүүлдэг. Бид хөрөнгө дууддаг гэх мэтчлэн ийм дарцагнууд. За тэгээ дээр нь одоо газар орчин бол одоо зам харгуу бүх газруудад бол одоо ялангуяа энэ улааны уламжил гүрүүрэн бүчийн шишин намыг эрхмэлдэг хүмүүсийн хувьд бол гүрүүрэн бүчийн зүрхэн тарин умаахан базар гүрээ Батман сэдийн хумбат тарныг гадна дээр цэйлэх бичих. За мөн одоо ингээд усны урсгал ашиглаад хүрд байнгын эргэлдэж байдаг хүрд хийх хөвчлэн одоо гүрүүрэн бүчийн тарныг бүтэсэн хүрд хийх хөдөлгөөн. Одоо энэ бол одоо чинь дотор хүрд хийлгэж байгаа. Энэ усны эргэлтээр байнгын эргэлтэнд эргэж байдаг энэ хүрд чинь ийм сонирхолтой өөрөмс орчин байгаа. За та бүхэн ингээ харахаар уулын усыг хараад ийм сайхан тунгалаг шууд ундандаа хэрэглэх боломжтой юм уснууд. За нөгөө дарцагнууд ч юм бол одоо ингээ зам харгуу том жижиггүй гүүр уул аваа талгаад гэдэг үхэл газрууд байж байдаг юм байна. За энэ дээр модны дунд харагдаж байгаа хийд ороо бол бидний яриад байгаа Гантэг гомбо гэж 400 гаруй жилийн түүхтэй юм хийд байна. Хуучин ёсны уламжлалаар бид бол одоо улааны ёс гэдэг байгаа. Нима хөвдүүд бол өөрөөсөө нима буюу хуучин ёс гэдэг. Монголчууд бол улааны шашин гэдээ олчлон нэрлэлээр хөвшөө заншсан. За улааны нима уламжлалын хамгийн том төлөөлөл бол манай 5 дугаар дэх ноён хотод Данзан арвжаа хуульгаа маань байна. За өнөө орчин үед бол мөн одоо жишээ нь Данзан арвжаа хуульгааны үүсгэн байгуулсан хамрын хийд тэргүүтэй. За Улаанбаатар хотод бас хэд хэдэн улааны ёсыг дагдаг хийдүүд бий. За манайхан ч зарим нь хойно үлдсэн, зарим нь урд алхацсан. Халуун орны мод
тухайн орчны ус нутагтаа дасан зохицсон маш нягтршил сайтай хатуу мод байдаг. Энэ одоо жишээ нь ингээд аашин барьж бод буулгацсан нэлээд тийм хуучин моднууд харагдаж байна. Нэг манад бол ийм мод дүнз одоо дүнзэн байшингууд бид манайхан чинь бүрээдүүд Оросуудын барьдаг дүнзэн байшингуудыг нэлээд хэрэгэлдэг шүү дээ. Эдний мод бол маш хатуу. Бараг ингээд удахаараа бараг ингээд чулуу шиг болчдөг. Халуун орны модны онцлог нь чигшлээ өөртөө хадгалдаг маш нягтралтай ургадаг юм онцлог байгаа. Одоо чинь ингээд энэ бол ингээд шинэвтер мод байна. Ингээд модных нь ширхэг юм харахаар. За тэгтэл одоо нэлээд хэдэн жил ашиглагдсан болов хэрэглээнд байсан мод гэхэд одоо ингээд юм. Энэ бол одоо бараг ингээд чулуучих процесс явагдсан байх чинь маш хатуу юм моднууд байдаг. Байшин барилга үндсэндээ ер нь модороо л болбоо барьдаг. Энэ бүс нутагт бол ой модтой модны нөөц өндөр учраас модон байшингууд дээр нь тэгээ үндэсний уламжлалт хээ хоор өөр нэг хээ хоор наачихгүй. Хээ хоор болгон өөр юм утга агуулгатай. Альдуу сөрөг нөлөөлөөс хамгаалах сахиус маягтай ийм байдаг. Одоо чинь энэ бол ингээд нойл машин цаашаа явж байгаа хүмүүсийн ороход нойл нь л одоо чинь ийм ганган хэлбэр хийцтэй байх жишээ нь. Жуулчдын хөлчлөгэнд бол ер нь нэлээд өндөр ач холбогдол өгч анхаарал хандуулдаг. Энэ нь бол алхам тутамдаа харагдаж байдаг. Энэ орчинд бол яг зам нь бол яг энэ дотроо бол юм шорон зам. Бусад газруудад бол ер нь жуулчдын зөрчдөг ихэнх замууд бол сардмал замтай. Бид нар засмал зам гэж ярьдаг та. Сардмал замтай болсон байдаг. За ууланд байдаг бас нэг барилга байшингийн үндсэн материал гэж хэлж болно. Зүйл бол энэ өндөр уулын чулуу байгаа. Чулуу бол их үертэй үед за камерын түр тавьчаад ботлоо өгөхгүй бол ботлоо. Тэлэгч өндөр уулын чулуунууд зуны борооны улирлаар доошоогоо билрүүгээ бууж орж ирдэг. Жил болгон тийм чулуу дээрээс орж ирдэг гэсэн үг. Тэгээд тэр чулуугаан олборлоод дээр үед бол байшингийн дээвэр маш нэмхэн тийм дээвэр хийдэг байсан чулуун дээврүүд. За өнөө үед бол яг орчин үед илдэв барилгын материал хөгжсөн учраас тэр дээвэр хийдэг ажил бол үндсэндээ багасчихсан. Одоо яадаг вөхөр юм чулуун хашаа хэрэм хороо. За ялангуяа тансаг зэрэглэлийн resort амралтын газрууд бол чулуугаар хүрээ байшин хашаагаан хүрээлдэг. Урдан чулуугаар барьсан байшин ч гэл байдаг. Тэр жишгээр одоо чинь энэ бол ингээд ердийн л айлын хашаалтаа хүрээ харагдаж байна. За энэ орчинд бас нэг үтэн байгуулалтын ажил явагддаг болтой. Бутаанчуудын бас нэг давуу тал гэх юм уу. Нэг боломж нь энэ Гамлан их уулсаас их аван ингээд доошилж байгаа усан ашиглаад усан цахилгаан станц барьж өөрийнхөө дотоодын цахилгааныхаа хэрэгцээг хангаа зогсохгүй хил залгаа байгаа энэ тхэн хэд хэдэн можуудад цахилгааны хэлдэг. Тэндээсээ бас баггүй хэмжээний орлого олж эдийн засгтаа дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа боловсрол болоод эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт бол тэр усан цахилгаан станцаас орж ирдэг орлогоос бүрддгээ гэж тэрийг бол нэг бахархалтайгаар гадны зочдод ярьдаг, танилцуулдаг. Тэгтэл хөрс цэглэлдээ Непал тийм боломж байхгүй. Цахилгаанаа 100% тэхээс авах жишээ нь. Яг л адилхан Гамлан бүс нутаг хязгаарлагдмал, авчигдмал бид нар бол нэг түгжигдмэл гэж ярьдаг. Тийм газар тэгтэл биднийх ингээ дараа илүү цэгцрээд ингээ яваад байдаг. За тэнд нэг явган хүний гарц барьж байгаа юм байна да. Барилгын ажил явуулж байна. За энэ хүрээд товчхон тайлбар зогсоё. 4 км орчим алхаж энд ирдэг. Одоо ингээд камера дуран нэлээд татаад тул тэр цаана урд хөндийн үзүүрд бас айлын байшин, тариалангийн толгой юмуд харагдаж байгаа. Тэрний наахнаас наашаага ингээд алхахдаг.
ийм өвөрмөц орчин үрдсэн газар байгаамаа. За ингээд дараагийн эсрэг танилцуулга хүртэл түр баяр та.